амралт чөлөө цагт зориулсан манай нэвтрүүлгийн одоо инэдмийн баяр зориулсан энэ удаагийн нэвтрүүлгийн зочноор 108 онлайн ногооч Сэргийн Начин одоо тэгшээ ах хөрөлцөн ирж оролцож байна. Ингээд танд энэ өдрийн мэндийг энэ орой мэндийг өргөлөшүүлье. За баярлалаа. За тэгэхээр таныг одоо олон онгоо ярьж одоо үзэгчдийн танил болсон гэдгээр манай үзэгч олон уншигчид сонсогчид бүгдээрээ сайн мэднэ. Тэгэхээр нэвтрүүлгийг бас хүүхэд ах насныхад орсомжаас эхлэе гэж бодлоо. Тэгэхээр хүүхэд байхдаа та ер нь хэр шогч хүүхэд байсан бэ? Зүгээр хүмүүс удахтаа тэгж боддог. Онгоо ярьдаг хүн жишээ нь хүүхэд байхдаа их шогч байсан болов уу гэж. За хүүхэд байхдаа сахилахгүй байлгүй байхгүй. Тэгтээ тэр айхтар мухад одоонуудаа хийдэг утга сууг гаргадаг энэ одооны хүүхдүүд сахилахгүй байсан. Тэр үеийн сайхан цагаан сахилахгүй хүүхдүүд би ганданд төрсөн. Ганданд өссөн. Одоо би гандангийн эндинжтэй туулын 5 дугаар годомжинд миний багнаас өнгөрсөн сахилахгүй хүүхд чулуугаар байлдан гандангийн 2 чулуу арслангийн амны мөгийг төөж чихэр авч идэн сахилахгүй тэр гандан дотор болжуун харавн айлан яндан годогч чавгаар харавж хөөлн тооныхаа багшийн одоо шохооны савнд өгсөн хулганы тооныхаа багшийг ухаалдуулж унган таандаа жоохон махгүй надад муу тавиад мэдээж муу хөвч муу тавьж тэгэхээр одоо сайн хүнийг дартсан тэрэнд бас юм бодоо тэр багшигаа үүмэлж явахгүй тиймэрхүү өмүүлж энэ төр сахилахгүй ер нь тэгтээ нэг айхтар тийм сахилахгүй даахгүй сахилахгүй хөдөлгөөд өгдөг байсан. Шоолна хүн их шоолно шоочоо өгдөг их шооч өгдөг. За бүгчүүд ер нь ихэнх үедээ таныг онгоонд оруулчих нь гээд ер нь тантай их ойртож одоо харьцдаг байсан байх гэж би боддгийг. Тэгэхээр сүүлийн зүгээр бас онгоонд оруулж өгөөч тэр хэмжээгээр бас нэр хүнд өсдөг тал байдаг гэж одоо яриад байгаа. Тэгэхээр энэ тал дээр та юу хэлмээр? Тийм бүхий онгоо гэдэг юм аа сүүд яг тэр онгооны төр гэдэг маань ерөөсөө манай 90 оноос ардчлан ил тод байдал гарч ирээд бүх урлаг соёл бүх юм одоо их чөлөөтэй байдал дандаа энэ үеэс онгоо гэдэг юм чинь гарч ирлээ шүү дээ. Тэрнээс урд нь бол онгоо гэдэг юм бол дэлхийн хэмжээнд Габровын шог чугчаа мөгчаагаад орсон байсан байна та. Манай Монголын хэмжээнд онгоо гэдэг маягта тэр үеийн явгын шог яриа бол онгоо болцсон. Тэрийг онгодоо төрөлжүүд ярьдгүй байсан юм байна л да. Тэгэхээр манай бөхчүүдийн хувьд бол тийм тэр үед би винэ шоолоод марцганаагүй тэр тэгсэн ингэсэн дамдан ургаж ночргоо санжаа гоё бичиг хүсэг мэддэггүй хэлсэн. Тэгээд тэр үед нэгээд марцган жийсэн бодоход онгоо ярьж байж хэлтэй. Тэгээд 90-ад оны үеэс жоохон төрөлжөөд 93 4 5 оны үеэс баг хүн амтан хороо ярьдаг болоо жинхэнэ аль биесны онгооны тэмцээн маань 99 онд анх эхлээд онгоо гэдэг бий боллоо. Тэгэхээр онгоо гэдэг юм бий болсноор би ганцхан хүн өөрийгөө хүрээнд ярьж байна шүү дээ. Шог зохиолчдод янз янзаар ярьж байна. Улс төр ажиллаж байгаа одон чимэлгч юм бол улс төрийн онгоо гэх ярьж байна. Би бол яг бүхий өрөөнд амьдарч өөрөө барьдаж одоо бүхийн халуун тоогоо чанарч явсан болохоор бөхчүүдээ сайн мэдгүй бөхчүүдийн онгоо гэх ярьсан. Тэгэхээр бөхчүүдийн онгоо ярина гэдэг маань одоо бөхчүүдүүд тэр аяараа одоо манай тамирчид жуухын бөхчүүд тэр одоо мардсан шуугарын усуучуд бүхэл онгоо гардаг тэр онгоонуудыг л одоо бөхчүүд гайж одоо ярина тэгээд хүн жаахан шооч мооч хүний зурхаа айлжч байдаг юм байна. Тэгээд ингээд хараад байдаг юм яах нь. Тэгээд нэрэлдэг тиймэрхүү гоё гоё юмнууд гарч ирэх. Тэрийг нь онгоо болгож яриад нарийгаа болгож ярьдаг. Тэгээд энэ онгоо ярьснаар бол ер нь манай бөхчүүд ихэндээ ерөөсөн тэгэж ихэндээ мэддэггүй байсан онгоо хоорондоо байж. Тэгээд зурагтаар ярьдаг болсноос эхлээд ер нь тэр чинь бас орондоо яригдчих байгаа юм байна. Тэгшээ яриад гэдэг цэрвэх юм байлгүй яг байж. Эхлээд бол хамаагүй залцгаж сүүл рүүгээ эргээд ер нь чинь урдаг болоод ирэнгүүтээ эргээд хомигдаад бас хүрээлэл маань эргээд ороод ирж байгаа. Тэгээд манай Ахмад өгчүүд ярьдаг улсын занд одоо төзлийн зунд угаа арангаан жилууд тийм. Одоо ахын барилдад давхаа байлоо. Одоо амтангүй зунд унж ирэх гэж барилдах юм байна. Одоо хүн танихгүй онгоогоор алдар шимний тийм онгоог ярьж байгаа ч гэж. А мөнх таврагууд их сүгээр баян мөнх таврагууд энэ бол бас уралдаг юм шүү. Бид одоо нас ахлаа бас ард түмэнд ийм хөгжөөнтэй наргантай үлдээж гэж бас асууж яриулж явъя гэдэг. Ер нь онгооны талаар манай бүхий сүүлийн үед 100% дэмжиж байгаа. Тэгээд энэ онгооны талаар одоо зүүнээс тэгшээ онгоо чөлөөж жинхэнэ одоо онгоо ороод Монгол улсын чинь дасчимс манай энэ Арайд байгаа Баатарын чинь одоо жинхэнэ ярьдаг усууч үү тэндээ юу заа энэ төр бол. Ер нь онгоо гэснээс болсон явдлаас үүдэлтэй онгоо их байна үз. Тэг ер нь онгооны 80% болсон явдал байна. А 20% нь зохиомж. А зохиогт онгоог бол онгооч юм зохиодог байхгүй. А зохионо гэдэг маань үгийн наадаа юм. Сэтгэхгүй юм. Тэгэхээр зохионо гэдэг нь за энэ тамир энэ ингэх л хүнтэй. Нэг ийм юм хийчинтэйгээ зохиогод авчдаг байхгүй. Тэгэнгүүт тэгээд яг таардаг. Одоо намдагч за намдаг тэгэнтэй гэдэг таарсан зүйл намдаг өөрөө тэрийг уншиж чад намдаг өөрөө тэгээгүй мөртлөө би чараа тэгээгүй гэдэг юм уу сүүлдээ хийдэд дуусууд яриад ирэхэд би нэрээ тэгчлүүч гэж баг тэндээ итгэхээр болдог тэгж ярьдаг гэж ярьдаг. Та ер нь яг хамгийн анх хэн гэдэг бүхийг одоо онгооны сэдвт оруулж ярьж ирсэн. Би энэ баг багтаа энэ зэрэг 10 жилийн сургуульд байхдаа урдлын хүүхэд партны урдлын багшийн ширээн дээр гарч хэдэн бал даргаыг дуурай, бэрээжм даргаыг дуурай.
дуурайж одоо илгэж мэлгэх маягтай тэндээ тэр ангийнхныгаа тэрүүгэнд хөгжиж баян аваргыг бол энэ хүүхэд тахтад кентэргээ дуурайж маргаа тэгжид би баян аваргаас тэгсэн хүн шүү багшаасаа. Тэгэл анх тэгэл явсаар угаад одоо өнөөдөр Монголын бүх цэрэн тутга аваргаас бусдын бүгдийн л одоо нэг юм. Тэгээ цэрэн тутга аваргыг бол одоо энэ даглаа барсангүй барахгүй юм байна. Нэгд болж ихгүй нэ. Ер нь нэг л гад ивэнд орж ирэхгүй байна. Ерөөс би цэрэн тутга аваргыг ямар ч онцгойг мэдэхгүй цэрэн тутгыг дуурайж чадахгүй цэрэн тутга аваргыг ер нь юм гаргаж чаддаг. Таны сэдвт жишээ нь хамгийн их одоо орж ирдэг бүх гэвэл ба яг одоо манайх бүх хүчүүд ирэн бэрэ гэж яддаг тийм ээ. Аваргуудаас ихтэй. Батэрдэн аварга юм аварга нэгдүгээрт явна. Мууя аварга явна, хадаа аварга явна. Балжи аварга хаяа орон гарan нэг орж ирээд гараа явчихна. Батэрдэн аварга маань одоогоор би өөрөө дулаан пен болохоор орддог. Хүндлэн. Гэхдээ нөгөө оцуудыг хүндлэхгүй гэж байгаа юм биш үү те. Аварга маань ер нь бас алдаатай гэх шиг байхгүй юм байна шүү. Марзим руу орохгүй яваанда нэг 50 хүрээд ихээр ордог болох байх. За тэгээд одоо энэ тэгэл арстан заа начингууд одоо цар бүгд дээр орно. Одоо эд барилж байгаа одоо наадам томох барилдааны өнгийг тодорхойлж байгаа залуу аваргууд тийм ээ гардууд заануудын одоо энэ талаар таны сэдвт хэрэг их орж ирж байна. Энэ талаар юу юм? Энэ чинь бас юу юм бэ? Үе үеэр юм байна. 10 жилийн зайтай юм байна. Одоо энэ хоёр гард хоёр аварга байна шүү дээ. Манай өсгөөс хоёр маань хоёулаа надаас бүр үе малтраад одоо шугар. Тэгэхээр бид миний байгаа орчмаар эдэнтэйгээ ингэж холбоотой ойрхон байх орчин биш юм байна. Тэгэхээр эдэнтэйгээ би үе үеэр одоо минийх чинь боолжны аварга нарамандхны чинь эрхэн баярны чинь эрдэнэний чинь цог гэрлээ бид нүч яг нэг оны нэг үеийн босоод байгаа. Тэгэхээр бид нүс чинь ингээд биднээс үе болохоор ингээд Сүхбаатар заамаа ингээд бид нүс найдлаад ингээд эхэлж байгаа. Эднийх болохоор хойд үе болохоор эдэнтэйгээ яг тулж ингэж ойртдог болохоор эднийхээ юм хомс шүү. Тэгээд би өөрөө одоо алс багнууд үг тамирдаг болохоор ингээд эднүстэйгээ орж иж сууд мууж юм ярихгүй юм. Тэгээд одоо эдэнтэйгээ холбогдох юм байна. Тэгээ ерөнхийдөө нэг 2000 оноос онох урд хөгчүүдийг бүгдийг ерөнхийдөө цар мэдэх юм байна шүү. Тэгээд шинэ залуучуудын оноогоор бас өөрийгөө тэнэглэх гэж байгаа. Одоо юу дандаа хууч жуглаа барьж байгаа. За яг шинэ ганц хоёр гарч энэ төр ярьж мэрж өгдөг юм. Тэгээд тэрийг хариулаад тэр нэг манай богоо мөргөлдөг энэ төр бацраг мөргөч тэгээд өөр юм хариулж байгаа. Тэгээд бие биендээ ярина энэ чинь тэгээд сайхан болгож ярина л та. Тэгэхээр өнөөдөр одоо манай нэвтрүүлэг маань Инэдмийн баярын 4 сарын 1-нд зориулагдсан нэвтрүүлэг байгаа. Тэгэхээр бас таны оногоог манай үзэгч олон бас хүлээж байгаа бах. Тэгэхээр та Баянмөнх аваргатай холбоотой ч юм уу эсвэл одоо таны улаан фэн бас Нархаа аварга Батэрдтэй холбоотой оногоос бас үзэгчтэй ярьчихгүй юу? Тэгээ Баянмөнх аваргатай холбоотой оногоо бол их хэрэгдэг дээ. Манай баянаа өгшөл. Манай Баянмөнх аварга бол хамгийн гол нь хүний оногоог нь ярихаас өмнө хүний хүндэлж оногоог нь ярина шүү дээ. Одоо Монголын хүүд хинээс шийдвэрлэхгүй Монголын бүх юмны анхдагч бас болж байгаа юм шүү дээ. Үндэсний бидэврийн цонхог анх байгуул анхны хөдөлгөөний баатар боллаа. Анхныхаа одоо өнөөдөр хүү хөргөн хоёр наваргаас хоёр байж байгаа тийм одоо бүхий удамжийн хаалга тийм ээ. Тэгээд өнөөдөр сайхан одоо бас удамтай сайхан авраг бүхий юм төлөө их сэтгэл зүрх харддаг туй үнийн шударга тийм сайхан. Тэгэхээр энэ аврагын тухайнгааг бол одоо Баянмөнх аварга сая яаж байна л та. 60 насныгаа тэмдэглээд мөнгө тавраг очоогүй юм байна. Очоог ажил тэмдэглэлийн шаардлагаас нь очоогүй. Тэгсэн манай гоо зүүн сайд нямдарч мөнгө тавраг уцтдаг ч гэдэг. Мөнгө таврагаа та алхахын 2 мөнгөний нэг яагаад та одоо ингээд очсонгүй вэ? Энэ Баянмөнх аварга ханаа одоо тэгсэн манай мөнгө тавраг нямдарч яа чи гүндалагын төрсөд очих уу гэж байсан гэж байгаа. Тэгэл одоо хэлэх үггүй болж байгаагүй тагал болж байгаа юм даа. Дараа нь Баянмөнх аварга 2000 оны сонгуульд нэрээ төвшүүлээд увсад би одоо ард түмэндээ хэлэхэд одоо увсынхаа ард түмэнд хэлэхэд одоо би тэдэн төгрөгөг нь эдэн мөнгөг нь одоо тийм байшин байв тэгж ядуурлыг одоо буурна гэж ярихгүй тийм судлаа амлахгүй шударган байна шүү дээ гэнэ тийм ээ. Одоо би увсынхаа одоо сайхан одоо аавын хөгчүүдээс Монгол улсын одоо хөдөлмөрийн баатар Монгол улсын дархан аварга Монгол улсын олимпийн аварга дэлхийн аварга твийн аварга ийм сайхан тамирч бөктөрүүлж өгнө гэсэн. Тэндээс тайгаад улсын юм бас Баянмөнх Гэхдээ чамд одоо манай бадбууж ирэх сэвгэр байхгүй шүү усад гэж хэлсэн гэж одоо буруугаар ойлгохгүй юм. Тэр аваар нэг хүүхэд игээд баянаг явуучих юм бодохгүй юу тийм Баянмөнх аварга. Алаа баянаа өгш. Ер нь тэгээд бас усад нэг 2000 оны сонгуульд гараад Баянмөнх өгш маань. Ялгцчихад байхгүй. Тэгсэн чинь нэг төвд өвчсөн Дөлгөө нуурын бат зүггээд усын аймгийн хэрэг сумын бас том эзэн бийлдэ. Тэр нь ярьж байна гэнэ нутгийн хоёр. Нутгийн зөвлөлийн хоёр хоёулаа. За одоо ерөөс усын аймгийн хэрэг сум руу хоёр машин ойлын цаас явуул. Гүнөөдийн цаасаар явах нь авраг. Тэр одоо гэрхсэн ард түмэнд бэксэн би төрч. Одоо зүгээр дэрсээр альцрал байх гэж над руу бэксэн харуулсан. Одоо тэр ноодын цаасаар ачуудад бэксэн цэвэрж одоо наашнаа авдаг бол. Одоо тухайн нөгөө бүхэн над руу одоо нүрээ харуулсан. Таашаа өөр хүн л хараад цаанд авч байгаа. Тэгээд дараах нь
явуулсан гэсэн юу гэж явуулж яадаг бинжээ тусныгаас хаваас гэрс рүү найдаж тас явуулж явахдаа яадаг тийг ууртай юм шиг. Баянаа гэж. Тэгээ баянаа. Тэгээд ер нь авар Батэрднавынхаа тухай нэг одоо мэдэхгүй тэрийг ярихгүй. Энэ гэр одоо тогтоож гаргаж ирмээр оныгонууд үнэхээр хаалга шиг шиг. Одоо яваан давраг маань гэдэг гарахад байх л да. Одоогоор аврагыг урдаг тэр их юм андах зүгээр. Замын цагтаа зогсоосон чинь цагтаа хүрээд ирэх анхны суулаанаар орсон, ногооноор орсон тэрсэн маань байдаг зайлвал мэд өөр ямар төрөөр явж байгааг мэддэггүй юм л даа. Зүгээр нүрийн бие нараад ингэж яваад өгдөг. Тэр нь сайн ч очиж үү. Цагаан цагтаа дахиад нэг зогсоохоор наваргаараа цагтаагийн хурандаа очиж цонхоон болгосоо цагтаа ирээд яагаад энэ зогсооныхоо зогсдогод очиод идэх гэсэн нөхөр урандаад постн дээр гарсан зүггүй 50 гэж хэлж байгаа. Нөгөө цагтаа зайлвал сандрахтаа зайлвал гэж яахгүй. Тийм оногоо байгаа. Тэгэхээр бас энэ оногоо бол одоо олон янзын сэдвээс үүдэлтэй. Тий, олон янзын сэдвээр сүүлүүд ярьж байна л да бас. Боссон үйл явдлаас гадна өөр одоо ямар зүйлээс жишээ нь оногооны сэдв орж ирэх үү? Одоо би өчтөрийн оногооны нааданд орж байгаа тус гинтгийн сэдв гарч ирээд ярьлаа л да. Монголын энэ төр засгийн газар том даргамар хуралдаад Алтан гац гэдэг одонтой хамт Алтан гудас гэдэг одон бас бий болгосон байна. Энийг хэнд гардуулах гэж байгаа хэрэг биеэ үндэгч нас гардуулна гэсэн юм байна. Дараа нь ардчлалын ч одоо мундаг шигтэйхэн манай нам бүхэл намынхан ч одоо Сүхбаатарын одон модон шагнуулт донтой гэж. Зөвхөн сүүлдээ Сүхбаатарын сүтсээр байгаа Сүхбаатарын дон гэдэг одон гарах юм байна гэсэн. Тийм нэг оног басгаа. Тэгээд нэг хөдөөний Увсаймгаас ирсэн Баяуулгаас авсан Казаковг нэг баар зугаад юу үзчихлээ. Нэг ороо баар санахгүй баар гэж нь юу гэдэг юм даа. Тэгсэнкөө яг гарч ирээд нөгөө тайч хурлагийн хүүхэн гарч ирээд үзэл хамаг хугацаанд тайлж яад нөгөө юм үзүүлэхээр л манай хүн чинь нутагтаач үл ярьсан. Өө юм би нэг хүчээгүй юм юучлээ. Хамаа юултай юм бэ готч. Баар гэдэг газар бол архитектор зүйндээ өнөө манай энд байдаг юм ясвэ таад. Тэгээд гоё үйлчлэгчтэй көөгтүүд манай нөгөө баг шар шиг көөгтүүдээр үйлчлэж байна. Яркугас үжэсний тэнд нэг мэнэ бана том акиш көөгөн гарч ирлээ. Тэржийн бюджет секцэнгээс бөхөвчтэй тайлж шидэж ярман утмуудад нэг төмөр шонх суглах гэж цаг гаруй ноцолтлоо. Ямар айхтар зовоод юм бэ тэр охиныг гэсэн. Тэр нөгөө стрим зүйлүүд болоо. Тэр нөгөө одоо хүн тиймэрхүү бас марзан нэг банууд гарч ирсэн. Нийгэмгээд одоо рекламны оногоо байна шүү дээ. Өмнө Монголын одоо таамсыг сувтчихсан. Олбраад цусрагч нэвтрэх бай, живэхгүй эмэгтэй хүнд хэрэгтэй гэж байгаа. Тийм нэг бас тийм нөгөө юу ярьж байхгүй юу? Рекламыг л одоо өөр Монголын гэж марж яддаг үү? Тиймэрхүү байх. Тэгээд оногнууд гарч байгаа юм байна хувьд. Тэгэхээр таны хувьд одоо 11 жил завсаргүй улсын баяр наадамдаа нэг давсан гэдээ бас саний хэлдээр ярьсан чинь сонсон юм байна. Тэгэхээр ер нь наадмын дэвжээ гэдэг их хатуу байдаг байх л та. Тэгэхээр бас дараалж одоо олон даваа гэж гисэн нэг давна гэдэг бол бас тий зөвхөн хувь хүний хувьд бас амжилт тийм ээ. Тэр өнөөдөр ухаантай тамир надаас та улсын нэгэн байж ягаад завсаргүй 11 жил нэг давсан бэ гэвэл тэр би мөн бүх байна. Монгол улсын нэгэн байж яхаар завсаргүй 11 жил нэг даваад хоёр давчдаг юм. Би цэргийн начин гэдэг маань ямар цолны хэмжээний вэ? Би тэндээ их сайн барилсан, дүүрэн барилсан начин гэж боддог. Тэгэхээр би чинь Монгол улсын хэмжээнд амлуулж үзэг хоёр бүхий нэг гэж өөрийг марцгаж ярьдаг. Яагаад гэвэл нэг нь Монгол улсын дарга Батэрдэн ерөөс амлуулж үзэг дандаа дээш ам авсан. Би болохоор хоёрын даваад очиж 3-ын даваад амаа хинж амлахгүй унчихсаггүй нэг. Тэгэхээр би 11 жил хүн амлуулаагүй дандаа нэг давсруу нэг давсан бүх юм. Тэгэхээр би 90-80 онд анх улсын баяр наадамд гарч байлцсан. 80, 81, 82, 83, 84 оны баяр наадмуудад дандаа нэгэн даваанд бас. Би өөрийгөө бүртгэдэг байхгүй. Хамгийн анх улсын занд улсын нэгэн долгорын цаг дагаваа дараа нь тэгээд улсын аймгийн алтан гэрийн цэрэнд орж аймгийн алтан дорногын ногоо хөрлөө гэдэг. Улсууч унснаа нуутагчдаг байж юм биш. Би бол цахилгаан мөнгөөгөө 77 хүүхдийн багш нарын баяраар цахилгаан мөнгөөгөө унжвал тэгээд тэрний дараа 85 оноос хойш 91 онд өнөөдөр төгсөлтөө одоо 96 96 байна. Тасруу 11 жил нэг тавсан. Тэгээд хоёрын даваанд ойцсон. Тэгээд миний том амжилт дээр. Юу н 2-5 тон дөргүй гэдэг шиг тон дөргүй. Тэгээд суммын нааданд дөрвөлж байсан. Сумынхаа Индиан зүрийн сумын нааданд явж байгаа. Одоо ихний 2 давчихсан. Заадын барилдаанд бол 2-3 давж ирсэн би. Ер нь миний барилдааны царал тийм байсан юм. Би энд баярлж явдаг. Ямар ч гэсэн нэг ам даваанд унчихгүй тэр төссөн зүтгтойг таарж ичгээд ямар ч ихний боог намсчихаж явчихсан байна. Тэгэхээр таны хувьд бас Нагавья тамирчин улсын зан баяр сайхантай хамтарч одоо 4-5 кг хүн жинтэй маш сайхан одоо үндэсний өвхийн авлах тийм ээ хом ном туурвсан. Тэгэхээр энэ санаа ер нь яаж гарч ирсэн? Хүмүүс тэрийг ер нь хэр зэрэг хүлээж авсан бэ? Энэ санаа бол ийм баяр сайхан зам тэр нэг гарын одоо нэг багшийн шавнар юм. Хоёулаа Венер ордонд хоёулаа цуг явж байсан. Хоёулаа манай цэрэнд өгөх шиг аврал өвдөн дээр жоо багш нар байсан.
Тэгээд тэр үеэс одоо би бол маш их бүхийн цуглуулга хийдэг байлаа. Баяр сайхан маань би бол бүхийн цуглуулга хийдэг. Ер нь тэгээд барилдааны чанар маань ямар бүхийн хэмжээд байдаг үлээ мэднэ. Баяр сайхан маань замаар Монгол улсын шилдэг зан гавьяат тамирчин дэлхийн олон сайхан төрлийн спорт барилдааны хичээлээ. Тэгээд одоо хүн чанар хүний бүх юм их сайхан өвдөгч манай баяр сайхан ч хүн. Тэгээд хоёулаа 5 жилийн өмнө энэ ном 2001 онд гарсан. 2001 оноос 5 жилийн өмнө хоёулаа ярьлаа. Найзны юм сайхан цуглуулгатай. Хоёулаа хамтран ном хий. Баяр сайхан зам бол чи надад энэ номонд Монгол улсын зааны хувьд сайхан барилдааныхаа туршлага намтар ариван баялаг төг олон сайхан үеийнхээ барилж ирсэн бүхчүүдээ өнөөдөр цэргийн начингийн барилдааны цар хүрээнийг ямар үйл улсын цогтой хүнийх ямар үйл тийм ээ. 2-7 туршлагаа хийгээд хоёулаа хамтран сайхан ном бүтээе. Энд оногоо марцсан наргаа хийхгүй. 1900-аас 2000 оны хүртэл бүтэн 100 жилийн бүхийн төг хийя. Чиний улсын цолтой бүх төрсөн ба ер нь тэгээд улсын цолтой босгоод аймгийн цэргийн цолтой бүх гэдэг улсын байр наадам аймаг цэргийн цолгүй бүчгүүдээр сайхан наадам болохгүй ш. Нэг аймгийн сайхаарсан барьдаг бол утгагүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр аймаг цэргийн цолтой бүчүүдээс алдар шүү дээ. Тэгээд улсын байр наадамд 2 давсаас хуудаад бүх бүчүүдийн нэр усыг оруулъя. Хөөрхий залуу улсын байр наадамд 4 5 удаа 2 давсан 1 удаа 3 давсан өвгөн хүүхдүүдээр тэгш аавд байж лагад хүнд ярих за энэ өвгөн гудаа туулж байгаа гэдэг. Тэгэхээр настай усуд гомддог. Тэгэхээр энэ оноо тасыг хараад бидэж байгаа. Ингээд нэвтрхий толь маягтай юмыг 21 авар 46 гарсан 131 зам 350 улсын нэсэн 100 гаруй аймаг цэргийн цолтой 50 гаруй бүхэн зүтгэлтэн орсон энэ том номыг 700 гаруй хуурын дэнгэр зургтай том номыг Хөөх хотод ийгээд ихийн бэлдээдл хийх 1200 удаатай Баянга Баттарднаа тархан ор номын зүтгэр ажилласан. Энэ номыг ингэж хий бүтээгсэн хоёр талаасаа гүйсэн зорьсон зүтгэсний өвчнөд сайхан номыг бүтээсэн. Энэ ард түмэнд өгсөн тэр жил бүхийн оюуны жил байсан манай бүхийн одмоос тэнд барьсан ард түмэнд барьсан их том бэлгээ гэж бодож байдаг. Тэгээ энийг сайн болж юу муу болж юу гэдэг бол одоо баяр сайхан зам битэр бид хоёр намгүй юм сайхан шүү гэж ярихгүй. Уншсан ард түмэн манай бүх сонирхож ард түмэнд одоо үлдэх байх тийм. Тэгэхээр таныг одоо оногоо ярьж байхад харахад зүгээр нэг оногоо ярьчих биш. Ер нь тухайн хүнээ дуурайж байгаа, илгэлж байгаа тэр их одоо хүнд хүрэхэд их чухал байдаг шүү дээ. Тэгэхээр та одоо жишээ нь Батэрдэн орохтой үеийнгийн. Тэгээд яг өөрийнхөө үеийнгийн ус суутай наадмын гал дээр олон жил цуг яваад тэр одоо байдалд их уусч өгөөд тэр нь бол нөлөөлж гинөө тийм ээ. Тэгж ойлгож болох уу? Энэ юу юм л та оногоог бол түрүү хэллээ. Оногоог хүнд хүргэн хүн болгон оногоо мэдэн штэ. Чийж мэднэ. Яриад л юу яриад. Хүнд хүргэж ядна гэдэг бол маш их айхтай. Тэгээд тэр зэрэгтлэрээ суулж байгаа. Анх оногоо ярьж байгаа бол зэрэгтлээ харж чадахгүй яриад юугаач ярьсан маань урд нь болоод сүүлж байгаа яриад дадаад ирэхэд за миний ярьж байгаа оногонд хэн инээж үү зэрэгтлээс айл хэсэг нь алган тасахгүй за энэ хүн таадахгүй энэ дахт нэг оногоогоо ярьсан байна. Энэ нуурсан байна. Миний оногоод эндүү доошоо орсон юм байна уу гэж тэгж бодохдоо дүгнэлт. Оногоог тэгж ярихаар хүн төрөхийн тулд дуурайх жүжиглэл тамд явдаг. Тэгээд жүжиглэж оногоог үргэн ш. Тэгвэл зүгээр нэг шүлэг уншиж байгаа шиг явж байгаа явахгүй. Тэгээд оногоог бөхчүүдийн хувьд бол тамир хэллээ. Та энэ аргагүй. Тэр бол үнэн нөлөөс. Угаасаа нэг жаахан тийм бас байгалаас жоохон юм дуурайх авьяас биш. Их мундаг биш. Одоо том жүжигчэнгүүтэй ажил юу яах вэ? Тэгсэн мэт тэр жоохон авьяасан тэрийг ажиллажсэн дан яг бөхчүүдийн тоогон дотор одоо би чинь 16 жил хүч нийгэмд бэлтгэж гарлаа. 16 жил мөнгө өдөрт навралтаа гарлаа. Баянга аврагтайгаа 85 онд нэг удаа үдээж гондынхантай хамт бэлтгэж гарлаа. Бусад зүгээр улсын наадам биш чөлөө самбаа урдааны улс хотын авраг олон улсын тэмцээний бэлтгэж бол бүх баянаа аврагтаа бүгдээрээ гарч байсан. Тэгж байхад бүгдээр харж удаа. Тэгээд хамгийн тэгээд энэ Баруун аймгийн хүн их дуурайх дуртай гэдэг чинь хэл гараа. Тэгээд Баянга аврагч хэсэгдэд байхын болоо мууяч болоо тэгээд хэдэн аврагаас худал ер нь тэгээд бүгдийг илгэлдэг дуурайдаг болсон. Аврагын хүртэл дуурайдаг болсон. Тэгээд авраг маань одоогоос 2 жилийн өмнө нөгөө авраг дээр сургуульд 3 сарын 18-нд ирчүүдтэй баяр үлддэг спортын цангуу. Тэгсэн намайг урьж байна миний тэгшээ нэг номер үзүүлдэг гэсэн. Найз байгаа би ярьж болох гэсэн. Яг хаалуулгүй тэгээд зөвшөөрсөн гэдэг баг. Тэгээд дуурайж ярьж байлаа. Тэр тоглолтын бичлэг бас манай фондод бас зарим бичлэг байдаг. Тэн дээр бас зүгээр нэг үг яриагаар биш үйл хөдлөлийн нөртөлтэй мэ алхаа гიშгийг нөртөлтөөр ураагаад тэр бас санагдталтай. Тэгэхээр битэрийн бас ярилцлага дуусчих хандж байна. Нэг зүйлийг асуухад энэ тэнд ингээд янз бүрийн арга хэмжээнд оролцох, за айл хондроор сар шинээр орох ч юм уу хөдөөдөө явахад олон хүмүүстэй уулзаж учирдаг байна. Тэгэхээр уулзах болгондоо л манай оногооч тэгшээ явж ин алийг нэг оногоо яриад өгөөч гээл ер нь хэцүү байдаг уу? Энэ асуудал хэцүү. Одоо харин Монгол сайхан Улаанбаатар бид хотуудын хамт олонны сайхан буюу нарийнууд гэж байх ард түмэндээ сануулгад хэлэх зөөлөмж байна. 50 явуулаач.
Одоо яг тэр улсуудын бол одоо яг одоо надыг хүндэлсэн надыг яриулыг сонсол гэсэн байгаа тэр улсуудын бурууш. Одоо өнөөдөр Монгол улсын гавь жижигсэн эрдэнэтийг дууцсан гудамж явж байгаа дайл тэнгэрийн голоо дуудах гэдэг усууд дагаад байдгүй шүү дээ. Тэгээд вагонд явахсан заавал гүпэнд явхад нэг опшн момшод ороод очуулаа тэгэл шавчих шүү дээ. Тэгэл одоо онгороод их зангаргаад байлтай биш онгорлоо гэдэг их яриа чанга яриад байлтай биш гудамжны оногоо яриад байлтай биш. За тэгээд ер нь хэцүүтэй. Тэгээд яг гоо тэгээд хүн болгон таньдаг бол юм тэгээд тэрнтэй бол яг одоо хүн тань хүний хараанд явна гэж хайхтар юм байд юм байна. Борооч гэж болохгүй зөв гэж одоо зөвж явах хэрэгтэй байд юм байна. Хоёрдугаар тэгээд тэр олон төмжид инээд нариг гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд зарим үед яг үнэнхээр холын замд явж байгаа нөгөө ангаар явж байгаа машин зугаа явж байгаа одоо нэг нийтийн унааны машин дотор сууж байгаа бусдын сайхан нэг алжаад идэл стресс хэдэ явж байгаа нэг өөр тийм зүгээр гудмууд ингээд зогсчиход хоёр онгоо яриад зарим нь согтууж ирнэ халамжууд ирнэ ингэж шалаад хэцүү байдаг юм аа. Тэгэхээр манайх бас ойлгооч тэрнээс би үл их цан гаргаагүй тэр ингэ хэцүү байдаг. Тэгэл хэлж байгаа. За тэгэхээр өнөөдөр одоо та манай Энэдмийн баяр зориулсан нэвтрүүлэгт оролцож байгаа. Тэгэхээр саяны одоо Энэдмийн баяр зориулсан онооны тэмцээн нэмээ супер онооны тэмцээнд одоо ярьсан ононоос бас манай үзэгчдэд За тэгээд сая онооны тэмцээнд улс төрийн сэдвээр хайр дурлалын сэдвээр ерөөт гэж умаад ирсэн бас. Тийм сэдвээр дараагийнх нь болохоор чөлөө сэдвэр гэсэн ярьсан. За бүгдийн ярныг бол бас цаг хугацаа байна тийм ээ. Ерөнхийдөө төлөөлүүлээд 2-3 оногоо яри. Энэ нэг хүүхэн жирэмсэн дөнгөж жирэмсэн болоод за одоо би яавал ухаантай хүүхдтэй болох уу гэдэг энэ бас айл найз хүүхдтэй хүүхдийг хараад зарим муу сурлагтай хүүхдүүдийг хараад одоо байх бэрхшээхгүй юу. Тэгээ найз хүүхнээс асууж би одоо нэг ухаантай хүүхдтэй яах вэ гэсэн чинь өөрөөс маруулж ихэд мөхөл их сайн хүүхд. Тэгээд зайгууд маруулж ихэд 10 сар одоо гидсэнтэй дээж байгаа хүүхдийг 10 сар маруулж ихэд нэг юм ч одоо хоолой ангид гидсэн жоохон томроод нийтэн томроод тэгэхээр яхаад ч тусан чинь хоёр ихэр хүүхдтэй ингэ одоо хоорондоо ярьж игний тэр хоёр хүүхд тий нүглийг авчуул гэж хэлсэн гэж байгаа тэр техник үйд байсан шүү дээ дотор. Дараа нь манай улсын начин 7 сарын хангуу дөрөгт мөрдөн байцаг хийдэг байсан. Тэгээд очсон чинь хоёр ихэр үнийг сэжигтэнгэр мөрдөж байна. Очих юм одоо чи хоёр ихэр үнийг яаж ялгадгийг гэсэн. Хурууных нь нэгээр ялгах чаддаг гэж нэг. Гэхдээ тэр бас зөв үлдээ. Нэр хурууных нь нэгээр ялгах гэж эх хоёрыг одоо бид ч баг ялгадаг шүү дээ. 50 хоёрыг. Тэгээд дараа нь бас нэг оногоор манай мөнгө тавраг маань сумаа түүгээ явуулсан. Тэгээд сумаага уцаар үүтэйгээ ярьдаг юм л да. Ээж нь болохоор тамирчдгаар за одоо ингээрэ миний хөө бие сайрлаараа хамаагүй дайвчиж чинь хамаг юм чи мөгөөс байгаа шүү бэлтэн шүү. Бас бие их удаар ингээд хүний их юм гэдэг нь шүү. Бас таатуучиг маста бяртаа усуд байдаг юм байна. Гэдэг мөнгө тавраг болохоор за чи би бүр чамд ганц зүгээр өгөхөд би тэр самурайнуудыг самурай нь Японууд хэлж байхгүй. 64-ийн пар би барлаж ийсэ чи одоо зүгээр хардаад няцлаад дэвсээд өгөрөөд уцаар тийм айхтар өөр хөгдөд дуус өдрөөс энэ нахаалны зүгээр хөгж байгаа. Зөв нөхөн сэтгэлдэн зөв. Тэгээ тиймэрхүү өөр мөнгө тохоныг тиймэрхүү яриа өрөөд. За тэгээд л ер нь читэр олон оногоонууд орсон. Тэгээд нэг согтуу нөхөр гэртээрээ согтуу авгаад агсан тавиад байхгүй. Тэгээд унтсан юм байна. Маргааш удаа авгаа чи бас өчтөр гударчаа юу гэдэг. Яаж юм гэсэн. Чи чинь согтуудаад өчтөр солиороод байл гэсэн. Юу гэж согтуу хүний үгэнд орж байгаа гэсэн. Тэгэхээр ойлгомжтой. За юм гэн тэ. За ингээд их баярлалаа. Манай өнөөдрийн одоо Энэдмийн баяр зориулсан UBS спорт нэвтрүүлгийн зочноор 100-ны онлайн оногооч Сэргийн начин одоо тэгшээ ах оролцож олон сонирхолтой зүйлийг мөн өөрийнхөө одоо уран бүтээлийн дээж тийм ээ оногооны дээжээс бас үзэгчтэй төлөвлөсөн танд их баярлалаа. Ингээд бас эцэст нь манай UBS телевиз одцтуудыг одоо үзэж байгаа үзэгчтэй хандаж одоо Энэдмийн баярын мэнд тийм ээ амралтын өдрийн мэндийг бас дэвшүүлэхгүй юу. За өнөөдөр ингээд энэ телевизийнхаа энэ сайхан дэвшнээс 5 хүнтэй Энэдмийн баярын мэнд өгөргээд одоо 100 тэрэг тийм ээ ижиг тэрэг атсан имнээс 2 сайлаад тосхон тосгод ирүүд болгодог юм а гэсэн энэвэ залууж ирнэвд ирүүд байдаг юм шүү гэдэг юм сайхан одоо үгийг перс үгээр энэ ярилцлагыг төгсөөд тэгээд одоо хүний бүх одоо 180% хүн амьдралдаа инээж явах юм бол өвчин юмыг арилдаа шүү өвчнг болох. Эрүүл энгийн ганц байх зүйл инээд байсал. Тэгэл бүхэл юм дандаа инээд байсалтай хөөр байсалтай явж байгаарай. Хүнийг инээд гэж яваарай буян хураад юм шүү гэж хэлээ та. Тэгээд олон төслүүдийн хамт олон би спорттой олон сайхны зүйлгээд энд баярлж явдаг. Энийг хэлээд олон сайхнууд дахин хийгээд тэгээд гард магнаа гэдэг нэвтрүүлэг олон сайхан өргөжүүлж ахмад сайхан бөхчүүдтэйгээ олон одоо нэг уулзуулж байгаарай гэж хүсэж байна. За ингээд ярьцлага өгсөн танд их баярлалаа.